ертөнцийн эзний шударга байдал талархахгүй. Мөнхийн эзэн таньдаа би чин сэтгэлээс талархна. Бүтээсэн бүх гайхамшигыг тань бүгдийн өмнө тунхаглана. Таныхаа хүчээр би баяр хөөртэй болно, ад жаргалтай болно. Дээдийн дээд эзэн минь, таныхаа нэрийг би магтан дуулна. Өстөн дайснууд маань нүүр буруулан зүгтахдаа өмнө тань бүдрэн унаад мөнхөн сүрцгээсэн билээ. Учир нь гэвэл та миний шударга үйл хэргийг сэргээн босгож өгөхдөө хаан чирээндээ залран суугаад үйл хэргийг маань үнэн шударгаар шүн шийтгсэн болоо. Улс үндэстнүүдийг та буруу шан шийтгэхэд хорон муу этгээдүүдийг хөнөөн устгасан билээ. Нэр усыг нь үеийн үед арчин хайсан билээ. Өстөн дайснууд маань үрдийн балгас тунд хаягдан ор мөргүүгээр алга болцгоосон билээ. Хот суурингуудыг нь та үнцээр нь устгаад дурсамж дуртгалуудыг нь үрд зүтгсэн билээ. Харин мөнхийн эзэн өөрөө эзэн хааны ширээндээ үрд мөнх залран байна. Хүн төрлөختнийг шүүхийн тулд хаан ширээгээ тохинуулсан. Мөнхийн эзэн хүн төрлөختнийг үн чудургаар шүүдэг. Тэгш эрхийн үндсэн дээр ард түмнүүдийг шүүдэг. Мөнхийн эзэн дарлалд нэрвэгдсэн хүний хувьд бат цайзан болдог. Зовлон дунсан үед нь хорогдох бэхлэлт болдог. Нэрийг тань хүн мэдэгтэй итгэл найдвараа зориулдаг. Учир нь гэвэл өөрийн тань зүг хүсэн тэмүүлж буй хүнийг хизээж та орхидоггүй. Сион ууланд оршин буй мөнхийн эзнийг магтан дуул. Улс үндэстнүүдийн дунд бүтээсэн бүх үйлсийг нь зарлан тарааж тунхаглахтун. Учир нь гэвэл хохирсон хүний төлөө тэр хор хонзон тооцдог. Зовлон дунсан хүнийг тэр анхааран ажиж байдаг. Дарлалд орсон хүний уйлах дууг тэр мартдаггүй. Мөнхийн эзэн минь наддаа та инэрл хайраа харуулаач. Үзэн ядагчдаас болоод зовж бөөг минь хараач. Үхлийн савраас намайга таал чөлөөлөх билээ. Тиймээс би таньда бүх магтаалаа өргөнө. Сион уулын дагин болсон Иерусалим хотынхны дунд танийгаа би магтан дуулна. Таныхаа авралыг үзээд би баяр хөөртэй болно. Өөрийг тань үл мэдэх үндэстнүүд өрөөл бусдыг унгахаар нүх ухаж орхиод угсан тэр нүхэндээ өөрсдөө унаж туслаа. Тавьсан уригт хорондоо хөлөө тэглүүлэн очлоо. Мөнхийн эзэн тийхүү шударга шийтгэл онохдоо өөрийгөө таниулан харуулхад хорон муу этгээдүүд үйлдсэн бүхнээсээ болоод өөрсдөө сүрэн унцгаав. Хорон муу этгээдүүд ертөнцийн эзнийг умартсан улс үндэстэн бүхэн үхлийн булшинд дуусна. Харин гачигдж зовсон хүмүүс хизээч бүр мөсөн мартагдахгүй. Өгөөгүй ядуусын найдвар хизээч үгүй болохгүй. Мөнхийн эзэн минь та хүч чадлаа харуулаач. Хүн төрлөختөнд та ялалт бүүгөөч. Улс үндэстнүүдийг та өмнөө авчран зогсоогоод ял шийдгэлийг нь оноогооч. Мөнхийн эзэн минь тэднийг та жичрүүлэн дагжуулаач. Таны дэргэд тэд зөвхөн хүмүүн төрлөختөн болохыг нь ойлгуулж өгөөч та. Өстөн дайснаас чөлөөлж өгөхийг гуйсна. Мөнхийн эзэн минь та надаас юунд хол оршин вэ? Зовлон дунсан үед минь юунд нүрэ буруулна вэ? Хорон муу этгээдүүд ихэмсэг зан гаргаад хоосон ядуусыг дарлаж байна. Тавьсан тэр урхинд нь өөрсдийг нь тавнагаач. Учир нь гэвэл хорон муу этгээдүүд өөрсдийн хүсэл бодлоор хархан сайрхаж байдаг. Хонжоо хайгч этгээдүүд мөнхийн эзнийг үргэлж өгөөсгөн харааж байдаг. Хорон муу этгээд бардам сэтгэлээсээ болоод мөнхийн эзнийг үл хайна. Тийм хүн цаг ямагт ертөнцийн эзэн гэж байхгүй хэмээн бод. Тийм хүн цаг ямагт амжилт ололт оловч мөнхийн эзний шийтгэл гихч ухаан санаанд нь багтшгүй. Агуу зүйл болохоор урдаас түүнийг харах ямар ч чадвар байхгүй. Хүссэн дайснуудаа тийм хүн үргэлж басамжланд оромжилдог. Хэн нэг нь намайг сүхээр зохиодч унахгүй. Гай гамшигт би хизээч өртөхгүй хэмээн тийм хүн боддог. Тийм хүн харуулын үс хэлж, өрөөлийг зайлилж мэхлэн дарлан үлчгтөл сайн. Тийм хүний хэл ярианд гай зовлон болон гэмт хэргийг агуулж байдаг. Тийм хүн хот тосгонд оргонон бүгээд олны нүдээс даалт газарт гимгүү хүнийг хөнөөж явдаг. Тийм хүн сэмхнэр арчаагүй дорой хин нэгнийг ангуучлахаар хүлээж байдаг. Тийм хүн үгээгүй ядуусыг барьж авахаар ширэнгэн ойд буй арслан мэд сэмхэн гитээд отож байдаг. Тэгээд уригт хоронд оруулах мэт гів гинэт олцлон авдаг. Арчаагүй дорой нэг нь тийм хүнд бяц шахуулаад хүчрхэг гарт нь үрэгддэг. Тийм хүн нь ертөнцийн эзэн бүхнийг мартаад нүрэ буруулсан болохоор хийж байгаа юмыг минь хизээч харахгүй гэж боддог. Мөнхийн эзэн минь ертөнцийн эзэн минь хөдлөөч. Хүчит гараа далаагаач. Дарлалд орхистыг бүү мартаач. Хорон муу этгээд ертөнцийн эзнийг өгүүлсгэн надтай тэр тооцоо хийхгүй гэж бодох хэрэг байна уу? Гэтэл та харж байгаа. Тийм хүний гай зовлонг та харж байгаа. Тэгээд өөрийнхөө гараар та үс хонзон авдаг. Арчаагүй дорой хүн өөрийгөө танд даатгадаг. Эцэггүй өнчин өрсөд үргэлж та тусалдаг. Хорон муу этгээд буюу ёрын өвөлтний гарыг нь хуг зохиоч та. Хорон муу үйлсийг нь үлдэх юмгүй болтол нь илчлэн уудлаач та. Мөнхийн эзэн бол үеийн үед эзэн хаан. Бурхны шашин шүтдэг.
улс үндэстнүүдийг тэр өөрийнхөө газар нутгаас үүр төхөөн зайлуулна. Мөнхийн эзэн минь та өнчин үрс дарлагдсан хүмүүст шудраг ёсыг авчрахын тулд номхон даруй хүний хүсэлт гуйлтыг сонсдог. Сэтгэл зүрхийг нь зоригжуулан хэл хүгийг нь анхаардаг. Тийхүү зурдын амьтай хүн өрөөл бусдын хувьд айц авчрахаа болно.